За хон дор нийлцсэн юм шиг холион бантан болсон л ийм засгийн газрын бүрэлдэхүүн орж ирж байна. Ер нь бол жоох урам хугарч ийн учраас сайдд. Одоо энд байгаа сонгогдсон 68 гишүүнээс 41-нд ямар нэгэн байдлаар сайд болон дэд сайд хийж үтсэн хүмүүс шүү дээ. Жигсаалтын эдээс нь бусд нь бараг. Тэг хэдхэн хоногийн өмнө бие биенийхэн хулгай дээрэм, тонол, хүн аим байж болох бүх гэмт хэргийг ярьсан хүмүүс одоо нэг засагт мөр зэрэгчээд инээ талдаа суугч ш таад. Нөгөө өнгөрсөн 7 хоногт өнгөрсөн саруудад ярьсан цүнхэр мөнгө зөөсөн нөгөө гэмт хэрэгүүд чи хайцсан би. Одоо ингэ эвлэрээд байх юм уу? Би энийг одоо хууль зүйн сайд болох нь сумар байна. Ягд бол та нар өстой яруу тоодоор би энэ ярьж өгсөн шүү дээ. Би гэрчлэнэ л гэсэн. Одоо эвлэрээд нэг тагимд очиж суучлаа. Монгол улсын төрийн түүхэнд анх удаага яамн сайдгүй, дэд сайдгүй, үүрэг гүйцэтгэгчгүй 5 хоног. Та нар энэ хугацаанд төрөөр ингэж тоглолоо гэсэн. Энэ 5 хоногийн хугацаанд та нар хоорондоо эвлэрээ сууж явахдаа, хоорондоо юмараа сууж явахдаа махны үн 31 мянга давсан тухай, бензиний үн өсөх тухай, иргэдийн худалдаа авах чадвар буурж байгаа тухай, амьдрал хэцүүж байгаа тухай та нар нэг ч үг яриаггүй шүү. Би бол тэр баттай ил. Харин төрд байгаа энэ хэдэн албан тушаалуудыг, яам томын газруудыг, мөнгөтэй газруудыг хэний бүлэглэн яаж хувааж авах вэ гэдэг л 5 хонос. Энэ бол бодиттой үнэн. Та нар ийм л 5 хоног хийсэн. Энэ 5 хоногийн хугацаанд та нар махны үнд хэн санаа зовоог. 5 хоног төрийн ажлыг гацаал. 5 хоног засгийн газрын ажлыг бүтэн гацаал. Та хэдийг хараад энэ бизнес эрхлэгч бүлтийтэй хараа суучих шүү дээ. Төрийн ажил юу болох вэ? Хизээж игдэх бол хин ирж ин ажил урагшлах бол гэд. Энэ итгэл найр нь бүгдээр нуруу унлаа. Жигнэсээ. Тэгээд улсын хурлын шин дарга өнөөдөр хэлсэн үгэндээ хариуцлага нэгтгэх хүлээлтдэг дэг журам байхгүй болсон байна гэж л. Та нар засаг байр 10 жил болчих шин. Сонгуул болохоор л иргэдээ сандаг, бусд үед нь тагт мартдаг. Ийм л засгийн газар, ийм л нам болцсон биш. Хинээс юу асууад энд юу хэлээд байгаа. 10 жил та нарын засгийн газар барьчих шин. За тэгээ шинэ засгийн газар нь хэмнэлтээс эхлэх ёстой байх би бодож байна. Тэгэхгүй бензиний үн өслөө, өргөн иргэний бараа материал өслөө, засгийн газар хэмнэх ёстой. Тэгээ нэг уриалга гаргах гэж. Нэг байгууллага нэг машин гэдэг уриалга гаргаж. 2.2 их найдын машинтай зөвхөн сүүлийн 2020 оноос 225 тэрбум 631 сая төгрөгийг зөвхөн бензин шатхуун төрийн байгууллага зарцуулсан биш. Мөнгө чи хаана вэ? Яамдууд доос сайд нар алхаж ирэж хамгийн хоол яам дарханд байгааг гэж тооцоод батлан амх юм шин. 1 км радиус төр бүгдээрээ том жип унаал яваадах юм. За хоёрдугаарт хулгай том жижиг гэж байхгүй. Яг нэг үлдээд өнгөрсөн жилийн сүүлийн 10 жилийн бүх хулгай та нартай холбогдно. Монгол ардын намын дарга ус, Монгол улсын ерөнхий сайд байсан хүмүүс хуу хамчаад буухтаа өрл унжсэн машинууд хулгайлаа бууччих шин. Жижиг том хулгай гэж байхгүй. Тэг долоо уу энэ үү гэдэг төрийн засгийн хамгаалтын дугаар Санжи баяр дээр ч юм байгаа. Тэг 8 уу энэ үү гэдэг дугаар танаа намын даргаас Батбол дээр ч юм байгаа. Тэг 12 уу энэ үү гэсэн дугаар танаа намын даргаас Мегомб инхол дээр байгаа. Гэхдээ ядаж машины дугаар нь хулгайлаж үлдээхэ болооч. Ямар ичдэг юм бэ энэ ч. Хэдэн зуун сая доллар нь хүн амсаар та нар хоорондоо яриад байгаа шин. Хин яаж хулгааснаа гэрчлээд байгаа шин. Тэгээ ядаж машины дугаар нь үлдэнд нь төрийн тэр тусгай хамгаалтын байгууллагад нь үлдээгээч. Гэхдээ ямар ичд зовдөг юм бэ? Өнгөрсөн саруудад бүгдээр гэмт хэрэгт орлоо гэдгээр нь үзлээ би дахиад хэлье. Одоо эвлэрээд мөрөө алгадаа нэг тагнад хам цуух юм байна л да. Тэгээ энэ асуултанд хариулт авах. 5 хоног сайдгүй байхад ажил гацлаа гэж бас шижир гишүүн хариуцлагатай үгийг хэлж байна. Тийм ч учраас энэ гацааг үргэлжлүүлэхийн тулд засгаа бүрдүүлж байна. Тийм учраас санал суудал ярьдаг биш, санал шийдэл ярьдаг, улс төр биш, ажил хийх, гацаадаг биш, гарц гаргадаг засгийн газар байхыг л хичээнэ. Элдв янзын entertainment popular байхгүй. За миний хувьд бол би ажил авсан бол тухайн ажлаа хариуцлагатай хандаж үр дүн гаргахыг хичээж ирсэн. Тэр зарчмаар барина. Энэ хурдыг, энэ бүтээмжийг манай сайд нар кабинетийн зарчмаар дагаж хамтарч ажиллана гэдэгт би итгэдэг. Хариуцлага ёс зүй бол нэгдүгээр асуудал. Тийм учраас хариуцлага алдсан, салбараа удирдах чадаагүй, манлал үзүүлж чадаагүй бол толгойг нийлээд байх юм байхгүй. Шатанд нь хариуцлага тооцоод явнаа гэдгийг би бас танд хариуцлагатайгаар хэлье.
Тэгээ улс төрд удаа явсан, бас олон жил их хурлын гишүүнээр сонгогдсон, анхан шатанд ажиллаж ирсэн, ер нь улс төрч бүхэн л нийгмийн нүдэн дээр байгаа учраас нийгэм өөрөө шүүдэг, иргэд ирүүлэл шүүмжилдэг. Тэгэхээр улс төрд удаа явсан хүн бол цав цагаан нэртэй байх боломж төдийлөн байдгүй юм шиг байна. Ялангуяа энэ мэдээллийн 900-д бол одоо шүүмжлэх нь нээлттэй болсон. Тэгээ энэ ч утгаараа бол улсын их хурлын гишүүд дотроосоо тойргоо сонгогдож байсан, анхан шатанд ажиллаж байсан, ард түмний ахуй амьдралыг мэддэг. Ер нь гүйцэтгэх засаглалын ажил гэдэг бол зүгээр ярьдаг биш, хийдэг, барьж аваад гүйцэтгэдэг ажил. Үр дүнгээрээ дандаа ажлаа үнэлүүлдэг. Гой сайхан ярихтаа биш. Тэгэхээр одоо манай засгийн газар бол зөвхөн ажлын үр дүнгээрээ үнэлүүлнэ. Тэгээ их хурлын эрхэм гишүүд та бүхнийг бас эрүүлэр шүүмжилж, болохгүй зүйлийг нь болохгүйгээр хийж, зөвийг нь одоо зөв гэж хэлж хамтарч ажиллахыг би хүсэж байна. Манай сайдууд ч гэсэн, манай кабинет ч гэсэн үнэн байхыг эрхэмлэнэ. Чадахгүй зүйлийг бол чадахгүйгээр нь хэлж, чадах зүйлээ чадна гэж одоо урагшлуулах ёстой. Тэгээ олон жил улс төрчлөө. Би засгийн газрыгаа тогтвортой байдлыг хангахыг нэгт эрхэмлсэн. Одоо бол бид нар сандал суудлал яриад сууж явах эрх алга. Тэр юу вэ гэвэл энэ төрж орж ирж байгаа дэлхийн нийт дүүсэт байгаа асуудал, энэ түлш шатгууны нэмэгдэл бол ард түмний амьдрал тулгараад байгаа үнийн өсөлтийг бий болгоно. Тэр үүнээс бол бид нар сандал суудлал биш, санал шийдлээ ярьж урагшлах ёстой. Тэгээ кабинет бол доллар шиг хүн бүр таалагдах албагүй. Манай кабинет бол зөвхөн үннийг ярина, ажил хэрэгч байна, entertainment pop-орлоос холдно, ажиллаа хийн, баг ярина, ажлаа үр дүнгээрээ үнэлүүлнэ л гэдгийг хэлье. За, төрчөө суулж өрөм ёс суртахуун гэдэг зүйлийг нэгдүгээрт тавьж ажилланаа. Хоёрдугаарт шүүхээр нотлогдоогүй, эцэслэгдээгүй аливаа гэмт хэрэг, хэн нэгний хардлага, сэрдлэг, үтгэлэг эсвэл гэмтрэгтэй холбоотой асуудлуудыг урьдчилан хэн нэгэн ялдаг эсвэл шүү хуулийн байгууллага юм шиг загнадаг ийм хандлагыг нийгэмд өөрчлөх ёстой гэж үзэж байгаа. За, 3 дугаарт мэдээж шүүмжилж болно, үтгэж болохгүй, хардаж болно, доромжилж болохгүй. Тийм учраас энэ нийгэмд үнэхээр одоо хууль журам нь байхгүй болчихсон юм уу? Эсвэл бүгд тулгааш дээрэмчдээр дүүрчихсэн юм уу? Эсвэл гүтгэлэг доромжлолоор дүүрчихсэн юм уу гэдгийг бас хууль хэлтийн байгууллагууд шалгаж тогтоох ёстой. Шижир гишүүний ярьж байгаа асуудлыг би одоо ямар ч мэдээлэл алга байна. Энэ асуудлуудаар дараа нь тодорхой тайлбар өгч болох байх гэж бодож байна. Би яриаггүй. Таны нэг засаг 5 цугч байгаа наад хүмүүс чи хоорондоо илчилсэн би үнэ. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаар илчилсэн. Телевизүүдээр илчилсэн. Олон нийтийн сошиал медиагаар илчилсэн. Хин нэгэн зохиож яриаггүй. Тантай хамт нэг засаг суугч байгаа хүмүүс энэ бүгдийг хоорондоо биеиндээ илчилсэн. Тийм учраас та надаас асуух алтух хэрэггүй. За, дэлхийн нийтээр энэ геополитикийн нөхцөл байдал хүндэрж байна. Түл шатхан одоо үнд болох чинь. Тэгтэл нэг ясуулаалцсан нохот шиг хэд хоног та нар хоорондоо зодтоллоо шүү дээ. Одоо тэгээ цаашдаа яах? Үнийн өсөлтөн дээр яах? Монгол улс алдцээс нүүрсийг 3 юм зардаг. Энэ дээр ажил дээр ямар бодлоготой вэ? Нөгөө хэдэн цаасаа эргүүлж төрөөж хараа суугаадах юм уу? Эрс шийдэмгийн бодлого хийх юм уу? Иймнүүдээс нь тодорхой хариултууд амар байна. Тэгэхгүй бол одоо ингээд нэг талаас бас өрөвдөлттэй юм даа. Энд тэгээд нэг хэдэн хүмүүс хэдэн биений хулгайг яриад юу ч болоогүй юм шиг нэг засагт одоо тэрвэрлдээ суугч байгааг харахад. За, шижир гишүүний асуултанд хариулъя. За, манай улс байгалийн баялагын одоо олборлох салбараас хамааралтай эдийн засгтаа ингээд явж байгаа. Харамсалтай нь бидний бас буруу зөв олон энэ одоо популизмаас шалтгаалж энэ салбараа өөрийг нь одоо хөгж дэвших ямар ч боломжгүй болгочихсон нэгдүгээрт. Тийм учраас одоо өмнөх засгийн газрын үед боловсруулад бэлэн болгоод яамдаас бүх саналаа авчихсан байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг яаралтайгаар улсын хурлд өргөн барьж хайгуул хөрөнгө оруулалтыг татах шинэ мөнгө оруулж ирэх тэр дундаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг оновчтой болгох, зэсийн салбарын амнаатыг бодиттой болгох, бусад одоо шинэ төслүүдийг хөдөлгөх энэ боломжийг нээсэн
ийм өөрчлөлтүүдийг хийсэн одоо ашигт малтмлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт орж ирнэ. Үүний араас бид бас зөвхөн ухаад шууд экспортлдог ийм орн байгаад байгаа. Тэгэхээр бидний хувьд бол одоо олборлсон түүхийдээ ядаж хагас боловсруулдаг улсын хэмжээнд одоо энэ биржийн тухай хуулийн одоо нөхцөл байдлаас шалтгаалаад 47 боловсруулах үйлдвэр хаалттай байна. Энийг нээн дотоодын борлуулалтыг зөвшөөрнө. Амнаатыг шудраг зөв болгоно. Энэ чиглэсэн өөрчлөлтүүд орно. Мөн араас нь хүнд үйлдвэрийн тухай хууль орж ирнэ. Хүнд үйлдвэрийн тухай хууль бол Монгол оронд өгүүлэгдэж байгаа боловсруулах үйлдвэрлэх салбарыг одоо хөгжүүлэх бодлоготой хөрөнгө оруулалтыг татах чиглэлтэй ийм хуулиуд байгаа. Гангийн төсөл явна, ган хайлуулах үйлдвэрийн төсөл явна, зэс хайлуулах үйлдвэрийн төсөл явна, алт боловсруулах үйлдвэрийн төсөл явна, хөнгөн цагаан хайны одоо хайш бэлтгэх үйлдвэрийн төслүүд явна. Зарим нь тендерын зарлагдсан яваа, зарим нь тун удахгүй зарлагдахад бэлэн болцсон ингээд явж байгаа.